За хай өнөөдөр бүгдээрээ цас орж байгаа учраас англи хэл дээр цас гэсэн үг орсон хэллэгүүдийг харцгаая. Эхнийх нь snow day. За snow day гэдэг үг нь болохоор цас их орсны улмаас одоо ямар нэг ажил эсвэл сургууль хаагдах гэсэн утгаар ордог. Жишээлбэл we got a snow day yesterday. So school was closed. Өчигдөр их цас орсны улмаас сургууль хаагдаж амарсан гэсэн утгатай өгүүлбэр байна. Дараагийнх нь snowed in. Энэ үг нь болохоор цас их орсны улмаас гэрээсээ гарах боломжгүй болсон гэсэн утгатай хэрэглэгддэг. Жишээлбэл we were snowed in all weekend and couldn't go anywhere. За бид амралтын өдрөөр цас их орсны улмаас гадагшаа гарч чадаагүй. Окей, дараагийнх нь snowed under. Snowed under гэдэг нь болохоор ажил ихтэй завгүй байх. Жишээлбэл I'm snowed under with work this week. Энэ 7 хоногт ажил ихтэй завгүй байгаа гэсэн утгатай байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.